Hi guys, хар самбаруудаа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За зарим гэмт хэрэг бол тухайн үеийнхээ хүмүүсийг төдийгүй гэмт хэрэг мөрдөх арга барилыг хүртэл өөрчилдөг. Өнөөдрийн хэрэг бол яг тийм хэрэг. Энэ бол бяцхан охины хулгайлалт, цуврал аллах, хүний мах хадгалсан хөлдөөгч, нууц утасны дуудлага, олон жилийн турш тайлагдаагүй нууцуудын тухай дүү. Энэ хэрэг бол зүгээр яг кино шиг хэрэг байгаа. Гэхдээ энэ хэргийн хамгийн сонирхолтой хэсэг нь бол зөвхөн гэмт хэрэг өөрөө биш. Яагаад тэгэхээр мөрдөн шалгаж бүрэн мухардалд ороход холбооны мөрдөх товчоо нэг нь шинэ аргыг туршиж үзсэн. Өмнө нь хизээч бодит хэрэг дээр ашиглаж байгаагүй тэр арга нь гэмт этгээдийн сэтгэл зүйг судалж ямар хүн байж болохыг урьдчилан тодорхойлох орлого. Өнөөдөр бид үүнийг бол criminal profiling буюу гэмт этгээдийн зан төлөвийн дүр төрх тодорхойлох арга гэдгээр нь мэддэг. Харин тухайн үед энэ нь бол бараг л шинжлэх ухааны туршилттай адил зүйл байсан. За өөрөөр хэлбэл энэ хэрэг бол зөвхөн нэг алуурчны тухай биш. Энэ бол холбооны мөрдөх товчоо хэрхэн орчин үеийн зан төлөвийн дүр төрх тодорхойлох аргаа бий болгож эхэлсэн тухай түүх мөн. Харин тэр бүхний төвд Монтана мужийг айдаст автуулсан, гаднаасаа энгийн харагдагч, дотроо аимшигт нууц нуусан нэгэн нэрийн хэрэг байгаа. Та нар минь хэрэгээ сонсоод өөрсдийнхөө шүүлтийг хийгээрэй. Хэрвээ та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Өнөөдрийн хэрэг бол Монтана мужийн маш жижигхэн Three Forks гэдэг хотод болсон үйл явдал байгаа. Өнөөдөр бол тус хотын хүн ам нь 2000 гаруй байдаг ч гэсэн энэ хэрэг болох үед ердөө 900 орчим хүн амьдардаг ийм жижигхэн газар байсан. За энэ газар бол өтгөн ой мод үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд явган аялын замууд болон сүрлэг уулсын гайхамшигтай үзмжээр хүрээлэгдсэн газар. За яг энэ шалтгаанаар Егерийн гэр бүл бол Монтанаг зорьдог 73 оны 100 Билл болон Мариата Егер нар Мичиган мужийн Farmington Hills хотод 5 хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. За тэдний хамгийн том хүүхэд нь бол 16 настай Дани, дараа нь 14 настай Франк, 12 настай Хайди, 9 настай Жо. Харин гэр бүлийн хамгийн бага хүүхэд нь 7 настай Сузи байсан. За энэ аялал бол Сузигийн амьдралын хамгийн анхны амралт байсан бөгөөд маш их догтолж хүлээжсэн. Яагаад тэгэхээр эцэг их нь өмнө нь Монтана руу аялж ирээд ямар гоё газар болохыг энэ хүүхдүүдэд ярьж өгсөн байдаг. За ингээд Мариата бол Монтана гэр бүлийн амралтанд хамгийн тохиромжтой газар гэж үзээд нөхөр Биллийн хамт тэр 100 баруун Америкийг тойрсон урт аяллаа хийхээр шийддэг. Мариатагийн эцэг их нь хүртэл Монтанад очоод Егерийн гэр бүлтэй уулзгаар төлөвлөдөг. Билл ажилласаа бүтэн 1 сарын чөлөө аваад эхнэрийнхээ хамт аялалд хэрэг болох бүхэл тоног төхөөрөмж хэрэгслээ машиндаа ачаад насан туршдаа мартахгүй гайхалтай аялал болно гэж бодож замдаа гардаг. За Егерийн гэр бүл баруун зүгт аялж эхлээд хойд Дакота болон Wyoming муж руу эхэлж яваад дараа нь Монтанаг зорьдог. Тэд Мариатагийн эцэг эхтэй Headwater гэдэг нэртэй мужийн паркт уулзгаар төлөвлөсөн байсан ч харамсалтай нь яг энэ тэдний гайхамшигтай гэр бүлийн аялал хар дарсан зүуд болж хувирна. 73 оны 6 сарын 24-ний нэм гарагт энэ гэр бүл Монтана дахь сүүлчийн шөнөө Headwater паркт өнгөрүүлж байсан. Мариата болон Билл нар ачааны машины арын камперт унтахаар болдог. Харин хамгийн том хүү Дани тэр шөнө гэр бүлийн машиндаа унтахаар шийддэг. Үлдсэн 4 хүүхэд болох Франк, Хайди, Жо болон Сузи нар аяллаа турш ашиглаж байсан том майхандаа унтахаар болдог. Хүүхдүүд майхны артал руу толгоогоо хаалга руу хөлөө харуулж хөвтдөг. Тэр шөнө унтахаасаа өмнө Мариата хүүхдүүдийнхээ майхан руу очиж өвдөглөж суугаад дотогш бүхийж орж хүүхэд бүрээ үнсээд сайхан амраарай гэж хэлдэг. Мариата дараа нь ингэж дурссан байдаг. Би хүүхдүүдийнхээ хөлийн хэсэгт өвдөглөж суугаад бүгднгийн нэг нэгээр нь үнсэж сайхан амраараа гэж хэлсэн. За яг одоо унтараа л гэсэн юм шиг. Харин Сузи хамгийн гол хөвдөж байсан болохоор би арай гэж хүрээд хацар дээр нь шүргэх төдий үнсэн. Гэтэл Сузи болгоороо үгүй ээжээ тэгж биш гэж хэлэнгүүтээ унтлагынхаа уутнаасаа гарч ирээд ихчийнхээ дээгүүр мүлхэж ээж дээрээ очиод чанга твэрч уруулаас нь үнсээд ээжээ ингэж үнсэх ёстой штэ гэж хэлсэн. Дараа нь тэр бяцхан чихмэл тоглоомнуудаа твэрч буцаад нөгөө унтлагын уутанда орж нүдэ ансан гэж дурсдаг. Би энэ унтлагын ууд гэдэг sleeping bag-ийг хэлж байгаа шүү. Яг монголоор юу гэж хэлт юм бол мэдэхгүй байна. За ингээд үүний дараа Мариата майхнаа хаагаад
кампер руугаа буцаж ороод нөхрийнхөө хамт унтдаг. За шөнө дунд 12 настай Хайди бие засах хэрэгтэй болоод сэрдэг. Тэр майхны цахилгааныг онгойлгож гарч ирэхэд за нэг уг майхан нь бол гадна талдаа бас жижигхэн битүү хэсэгтэй бараг үүдний танхим шиг нэг ийм бүтцтэй майхан байсан. Хайди тэр хэсгийн цахилгааныг ч гэсэн мөн онгойлгодог. Гэхдээ гадагшаа алхаж байхдаа ямар нэг зүйл түүнийг зогсоодог. Тэр гинэт айцыг мэдэрсэн гэж хэлдэг. Хайди бол уг нь тийм амархан айдаг хүүхэд бол байгаагүй. Тэр бол олон удаа хэдэн өдрийн турш цусланд явж байсан бөгөөд шөнө дунд сэрээд бие засахаар гарах нь бол түүнд бол ерөөсөө асуудал байгаагүй. Гэхдээ тэр шөнө бол бүх зүйл өөр санагддаг. Биеэр нь хачин жихүүдсгүйж яг л хин нэг нь өөрийг нь ажиглаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэдэг. За энэ мэдрэмжнээсээ болоод Хайди бол гадагшаа бүтэн гаралгүйгээр шууд майхан руугаа буцаад орсон. Тэр майхнаа хаагаад буцаад хөвтгийнхээ өмнө бяцхан дүү Сюзигээ дуудаж үтсэн. Гэхдээ Сюзи бол тэр үед аль хэдийн унтаж байсан болохоор ямар ч хариу хэлээгүй. Хайди дүүнэрийнхаа дунд буцаад хөвтгэд тайвширч удалгүй дахиад унтаад өгдөг. Харин үүр цайхын өмнөх нь Хайди дахиад сэрдэг. Энэ удаад түүнийг сэрээсэн зүйл нь бол гадаах хүйтэн байсан. Тэр майхан дотор хачин салхи сийгэж байгааг мэдэрсэн. За энэ нь бол Хайдид маш сонин санагддаг. Өмнө нь майхан дотор ийм салхи орж ирж байгааг тэр огт мэдэрч байгаагүй. Тэр өөртөө хэлэхдээ за магадгүй майхны нэг тулгуур нь унаад ямар нэг зүйл энэ салхийг оруулж байгаа байхаа гэж тайлбарлахыг оролцсон гэдэг. Тухайн үед бол гадаа харанхуй байсан болохоор тэр юу ч харж чадахгүй. Тиймээс салхи орж ирж байгаа зүг рүү гараа сунгадаг. Гэтэл гар нь майхны даавуу биш нойтон өвсөнд хүрдэг. За тэр мөчид Хайди ямар нэг зүйл буруугаар иргэснийг ойлгоод тэр шууд өндийж суугаад удалгүй нүд нь харанхуй тасаж эхэлдэг. Тэгээд тэр аимшигтай зүйлийг олж харсан. Майхны ард талд хагас дугуй хэлбэртэй том нүх зүссэн байсан. Харин Сюзи охин алуу болсон байсан. Хайди майхнаас ухас хийж гараад эцэг ихээ унтаж байсан газар руу гүйж очиод Сюзи алуу болчлоо майханд нүх гаргачихсан байна гэж сандарч хашгирч эхэлдэг. За мэдээж аав ээж хоёр нь шууд өндийж босоод майхан руугаа гүйж очдог. Тэнд очиод харахад бол үнэхээр ингээд Сюзигийн унтаж байсан хэсэгт нь нүх гараад зүссэн. Харин Сюзиг бол хаанаас ч олоогүй. Үүгээр ч зогсохгүй тэд Сюзигийн чихмэл тоглоомнуудыг ойролцоох өвсөн дундаас олдог. Бөгөөд айдаст автаж тусламж дуутахаар яаран хөдөлдөг. Тэр үед ойролцоох бусад аялагчд ч гэсэн юу болсныг мэдхээр цугларч эхэлдэг. Аав биелэн машиндаа суугаад хамгийн ойрын төлбөртэй утас руу явж цагдаа дуудаг. За энэ бол нөгөө гар утас байгаагүй үе учраас ийм нөхцөлд хамгийн ойрын утсыг хайж олох шаардлагатай болдог байсан байгаа юм. Дуудлагын дагуу мөрдөгч Халтон болон Джон нар ирдэг. Тэд нэр замдаа энэ хэрэг бол тийм ч ноцтой бишээ гэж хоорондоо ярилцдаг. Яагаад тэгэхээр тухайн үед гэмт хэрэг маш ховор гардаг байсан учраас зүгээр л энэ хүүхэд бол ойр руу ороод төөрцөн байхаа л гэж бодсон байгаа юм. Гэхдээ кампийн талбай дээр ирээд майханд гаргасан нүхийг харангуйтаа ямар нэг зүйл ноцтой болсон гэдгийг шууд ойлгодог. Тэгээд тэд мөн өвсөн дээр үлдсэн мөрүүдийг олдог. Майхны ард талаас эхэлсэн тэр хөлийн мөр шууд зогсоол руу чиглэж явсан нь тод харагддаг. Гэхдээ сонирхолтой нь бол тэр үе зогсоолд ямар ч машин байгаагүй. Ирэх баригчид тэр даруй Сюзиг эрен сурвалжиж эхэлсэн бөгөөд гэр бүлийнхэн болон ойролцоох аялагчдаас мэдүүлэг авч эхэлдэг. За ингээ Галатин Каунтигийн цагдаагийн хэлтэс бол холбооны мөрдөх товчоо буюу FBI-д мэдэгддэг. Хүүхэд хулгайлагдсан байж болзошгүй тохиолдолд FBI-д мэдэгдхийг тэдэнд заадаг байсан юм байна. За ийм хэрэгт бол хүүхдийг муж болон улсын хил давуулан авч явах магадлал өндөр гэж үздэг. Тиймээс тусгай эйжент Данбар болон Терри нар дуудлагын дагуу Headwater мужийн парк руу шууд хөдөлдөг. Ингээд Монтана мужийн түүхэнд хамгийн том хайлтын ажиллагаануудын нэг эхэлдэг. Цагдаа нар болон энгийн иргэд олноороо цугларч дараа нь бүх чиглэлд тархан ирэл хайгуул эхлүүлсэн. Ой мод, гол горих, ойр заах барилга байгууламжгээд шалгаж болох бүх газрыг нэг бүрчлэн үүсдэг. Ирлийн ажиллагаанд бол нислэг тэрэг, зайв, ATV, явган ирлийн багууд оролсноос гадна тусгай цэргийн алба хүртэл дайчлагдаж, бүр хуучин уурхайн амсруудыг хүртэл шалгаж байсан. Боломжтой гэж үзсэн бүхий л газрыг самнан хайсан бөгөөд маш олон хүн оролцсон энэ ажиллагаа нь өмнө нь дурдсанчлан Монтана мужийн түүхэндх хамгийн том ирлийн нэг гэж тооцогддог. Гэхдээ туршлагатай зарим мөрдөгчдийн санаанд 5 жилийн өмнө яг энэ кампийн талбайд болсон нэг аимшигт хэрэг шууд орж ирдэг. За тэр хэрэг нь бол скаут хүүхэд болох Майкл Рейнигийн нас барсан явдал. Ойролцоох Боузман хотоос гаралтай 6 дугаар ангид сурдаг Майкл Рейни 68 оны 5 сарын 5-нд Headwater мужийн паркт болсон цусланд оролцсон 200 орчим скаут хүүхдийн нэг байсан бөгөөд хүүхэд бүрийг нэг майхны хамтрагч
тохиромжтой болгож 2 хүний жижиг майхнуудад байрлуулсан юм байна. Ингэснээрээ 2 акр орчим талбайд 100 гаруй майхан баригдсан бөгөөд майхан бүрийн хооронд ердөө 3 футын зай үлдээсэн. Бэм гарагийн шүн дунд өнгөрөх үед удирдагчид хүүхдүүдийг арайхийн намжааж бүгднийг майханд оруулсны дараа өөрсдийн унтах хэсэг рүү явсан. Майкл Рейнийн 11 настай Kenny Summers-тай нэг майханд байрлаад тэдний майхан удирдагчдын унтаж байсан газраас бол ердөө 30 фут орчим зайтай байсан. Удирдагчдаас арай хол байрлсан зарим хүүхэд шүн босож тоглож эхэлсэн ч Майкл болон Kenny хоёр бол чимээ гаргуул шууд сонсогдно гэдгийг мэдэж байсан болохоор унтлахын уутандаа орж толгоогоо майхны артал руу харуулад унтаад өгсөн. Өглөөний 5:30 минутын үед Kenny Summers сэрээд Майкл руу харахад нүүр нь цус болцсон байгааг анзаардаг. Эхэндээ хамраасаа цус алдсан байж магадгүй гэж бодсон болохоор найзаа сэрэхээр оролцсон боловч ямар ч хариу өгөөгүй. Ингээд ямар нэг ноцтой зүйл болсон байна гэж үзээд нөгөө скаутынхаа удирдагчдыг дууддаг. Удирдагчид нь бол түүнийг яаралтай машиндаа суулгаад кампус ойролцоогоор 30 минутын зайд байрлах Bozeman хотын эмнэлэг рүү авч явсан. За Майкл тэнд хүрэх үедээ арайхийн амьсгаатай байсан. Эмч сувилагч нар түүний амийг аврахаар шууд ажиллаж эхэлсэн. Ихэнх цус нь бол баруун сугны доорх жижиг хутганы шархнаас гарч байгааг тогтоодог. Мөн түүнийг жижиг мохоо зүйлээр цогсны улмаас толгойдоо хүнд гэмтэл авсан болохыг илрүүлдэг. Эмнэлгийн ажилтнууд Майклын амийг аврахаар тэмцэж байх зур мөрдөгчд кампийн талбайд ирж мөрдөн шалгалтаа эхлүүлдэг. Майкл хутгалуулсан болох нь тодорхой болсон болохоор тэд ойролцоох газруудаас хэрэгт ашигласан байж болох хутгийг хайж эхэлсэн боловч юу ч олоогүй. Мөн Майкл болон Kenny нарын майхны арт талыг зүсэж онгойлгосон байхыг тогтоодог. Хэрэгт ашигласан хутга олдоогүй учраас мөрдөгчд бүх скаут хүүхдүүдийн авч явсан халаасны хутгийг хурааж авдаг. Скаут хөдөлгөөнд оролцдог хүүхдүүд цусланд явахдаа ихэвчлэн халаасны хутга авч явдаг бөгөөд тодорхой шат агсны дараа ийм хутга эзэмших эрхтэй болд юм байна. Мөрдөгчд бүх хутгийг цуглуулж хүүхдүүд болон удирдагчдаас мэдүүлэг авсан ч хинч с ิจ тэй зүйл харсан гэж хэлээгүй. Харамсалтай нь эмч нарын бүх оролдлогыг үл харгалзан Майкл Рейни амьд үлдэж чадаагүй. Тэр халдлагаас хэд хоногийн дараа эмнэлэгт нас барсан. Задлан шинжилгээний дараа шинжээчид баруун сугны доор хутганы шарх нь ердөө 1 инч орчим урт, 1 инч орчим гүн байсан төдийгүй уушгийг нь цоолоогүй болохыг тогтоодог. Өөрөөр хэлбэл Майклыг өвхөлт хэрэгсэн зүйл нь хутганы шарх байгаагүй. Үнэн дээр тэр шүн ямар нэгэн мохоо зүйлээр цохиулсны улмаас толгойдоо маш хүнд гэмтэл авч гавлын яс нь хаграагүй ч тархинд нь ноцтой гэмтэл үүссэн юм байна. Тэр хүчтэй тархины дөргилд авч тархины томоохон хэсэг нь үхчихсэн. За эцэст нь тэрхүү үхчихсэн эдийн улмаас нас барсан. Майклийн үхлийн тухай мэдээ тарсны дараа нутгийн зарим иргэд бол янз бүрийн мэдээлэл өгсөн ч бүгдийг нь шалгахад хэрэгтэй холбоотой зүйл огт байгаагүй. Ингээд мөрдөгчд ямар ч бодит хариулт олж чадаагүй болохоор Kenny Summers аажмаар с ิจ тэй хүн шиг харагдаж эхэлсэн. Албан ёсоор хэнийг ч буруутгаагүй ч олон хүн бол Майкл болон Kenny хоёр тэр шөнө майхандаа тоглож байгаад байдал хяналтаас гарсан гэж үздэг. Kenny-д халаасны хутга байсан, мөн Майклтай нэг майханд байсан цорын ганц хүн тэр байсан учраас ийм таамаг бол улам хүчтэй тархдаг. Мэдээж Kenny бол өөрийгөө Майклийн гэмтэлтэй ямар ч холбоогүй гэж үгүйсгдэг байсан. За миний судалснаар бол түүнд ямар нэгэн ял тулгасан баримт байдаггүй. За гисэн ч мэдээж ийм жижиг хотод ийм хардлага дунд амьдрах ямар байсан болоо гэж төсөөлөхөд бол амаргүй. Цаг хугацаа өнгөрч жижигхэн хотын амьдрал үргэлжилсээр Майкл Рейнигийн хэрэг аажмаар хүмүүсийн ой санамжаас бүдгэрч эхэлдэг. Гэхдээ 5 жилийн дараа яг тэр газраас Suzy Yeager хулгайлагдсан нь энэ хуучин хэргийг дахин сөхөд хүргэдэг. Хамгийн сонирхолтой нь Suzy-г авч явсан цэг Майкл Рейни халдгад өртсөн газраас ердөө 50 ярдын зайд байрлаж байсан. Тиймээс Yeager-ийн гэр бүл хэсэг хугацаанд тэр кампийн талбайд үлдэж охиноо олох найдвараа алдалгүй хүлээсээр байсан. Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байх үед FBI болон орон нутгийн эрх баригчид кампийн талбайд түр штаб байгуулж ажиллагааг бол тэндээс удирдан зохион байгуулж исэн. Энэ хоорондоо сайн дурынхан тасралтгүй ирж хаагчдад хоол хүнс хандуулахаас гадна бусад хүүхдүүдэд зориулж тоглоом хүртэл авчирч өгч байсан нь бол Yeager-ийн гэр бүл тохиолдсон. Энэ аимшигт явдлын үеэр хүүхдүүдэд багч болов хэвийн мэдрэмж төрүүлэхийг хичээсэн хэрэг байсан. 7 хоногуд өнгөрөх тусам хэдэн зуун мэдээлэл бол цагдаад ирж эхэлдэг. Хүмүүс
хуучин нөхрүүдээ, хотод с ичгтэй санагдсан танихгүй хүмүүсийг ер нь л хачин гэж бодсон бүх хүнийг мэдээлж байсан. За Дэвид гэх нэгэн нэрийг бол хуршин зүгээр л хитрхи сонин хүн гэж үзсний улмаас шалгуулсан бол Bert гэх өөр нэг хүнийг өмнө нь 2 охинтой холбоотой хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан учраас мөрдөн шалгасан. Мөн мөрдөгчд Майкл Рейнигийн хэргийн үеэр шалгагдаж байсан хүмүүсийг дахин байцаасан боловч ямар ч холбоо илрээгүй болохоор 2 хэрэг зүгээр л хачиргалтай давхцал байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэд орон нутгийн бараг л бүх бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтнийг шалгаж олон хүнээс мэдүүлэг авахаас гадна полиграфын шинжилгээ хүртэл хийсэн. Гэхдээ нэг нэгээрээ бүгд с ичгтний жигсаалаас хасагдсан. Харин нэг өдөр Detroit News сонины шуудангийн өрөөнд ажилладаг хүн нэрээ нууцлсан этгээдээс ирсэн загтлыг олдог. Тэр хүн өөрийгөө Сюзигийн хулгайлагч хэмээн мэдэгдээд Егерийн гэр бүл аль болох хурдан Детройт руу буцаж ир тэгвэл тэд Сюзиг 73 оны 7 сарын 27-нд буцаан авах болно. Танаа охин зүгээр байгаа. Зааврыг ягштал даг. Мөнгийг жижиг дэвсгэртээр бэлтгээд бор цаасан уутанд хий. Уутан дээр утасны дугаараа бич. Utica болон Van Dyke Road-ийн зүүн талд байрлах улсын цэцэрлэгт хүрээлэнгийн гүүрээр гараад ихний жимээр ор. Дараа нь зүүн эргээд мөнгийг баруун талд үлдээ. 73 оны 7 сарын 27-ны орой 8 цагт мөнгөө тавь. Бид нэр 9 цагт залгаж Сюзиг хаанаас авахыг хэлнэ гэж бичсэн захиаг олдог. Харамсалтай нь энэ захиаг бол Detroit News сонин хэд хоногийн дараа буюу мөнгө хөргөх ёстой хугацаа өнгөрсний дараа л олсон. FBI бол уг загтлыг шалгасан боловч эхэндээ үүнийг хэн нэгэн хүн Сюзигийн алга болсныг далимдуулан тоглосон харгас тогтоом гэж үзээд хуурамч мэдээлэл гэж дүгнэдэг. За гэхдээ Сюзиг хулгайлагснаас хойш ойролцоогоор 1 сарын дараа энэ хэрэг бол огт өөр чиглэл рүү иргэдэг. Нэг өдөр хэргийн мөрдөн шалгалтанд оролцож байсан мөрдөгч Брауны гэрийн утас дуугардаг. Залгасан хүн Браунийг нэрээр нь асуусан боловч тэр үед Браун үүрэг гүйцэтгэж явсан болохоор эхнэр Джейн нь зурус үлдээж өгөхийг санал болгодог. Гэтэл үл таних залгагч хэлэхдээ FBI намайг солиотой хүн гэж бодоод байх шиг байна. Тиймээс би мөнгөний хэмжээг $50,000 болгож нэмлээ. Жижиг дэвсгэртүүдийг чемодаанд хийж Денвер хотын автобусны буудлын эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд үлдээ. Би Егерийн охиныг авсан нь үнэн. Үүнийг баталгахын тулд хэлэхэд түүний 7-оор 2 хурууны хумс овгор байдаг гэж хэлээд уцаа тасалсан. FBI бол тэр даруй мэдээлэл шалгаж эхлээд Мариата Билл хоёртой уулзаж хумсны талаар асуухад үнэхээр үнэн болох нь тогтоогддог. Сюзи төрөхдөө 2 7-оор хуруундаа овгортой хумстай төрсэн бөгөөд гэр бүлийнх нь болохоор тасцсан байсан болохоор алга болсон үеийн тодорхойлолтод хүртэл дурддагтаагүй байсан. Энэ нь бол мөрдөгчдөд нэг зүйлийг тодорхой болгодог. Энэ удаад тэд хуурамч этгээдтэй биш харин Сюзигийн талаар үнэхээр мэддэг хүнтэй харьцаж байсан. Үүний дараа Денверийн автобусны буудал дээр нууц ажиглагт байршуулж эрх баригчид мөнгөний оронд ашиглах хуурамч дэвсгэртүүдийг хүртэл бэлтгэдэг. Билл Егерийг банк руу яарч байгаа юм шиг жүжиглүүлээд хэрэв хулгайлагч тэднийг ажиглаж байгаа бол мөнгө бэлдэж байгаа гэдэгт итгүүлэх зорилготой байсан. Гэхдээ нэг том асуудал байсан. Хизээ мөнгөө тавих ёстой, мөнгөний дараа хүүхдээ солилцох эсэх, дараагийн алхам юу байх талаар ямар ч тодорхой мэдээлэл байгаагүй. Заавар хитрхи бүрхэг байсан болохоор аажмаар замхарч эхэлдэг. Цагдаа нар мөрдөгч Брауны гэрийн утсыг чагнах төхөөрөмжөөр холбож автобусны буудлагч үргэлжлүүлэн ажилласан боловч энэ мөн л мухартмал байдалд ордог. Сюзиг алга болсноос хойш 6-7 хоног өнгөрөхөд Билл ажилдаа буцах шаардлагатай болж хүүхдүүдийн хичээд эхлэх хугацаа ч гэсэн дөхөж ирдэг. Ингээд Егерийн гэр бүл бол маш хүнд шийдвэр гаргаж кампийн талбайгаа орхиж Мичиган руу буцаар болдог. За энэ мөч бол гэр бүлийн хувьд маш хэцүү үе байсан. Яагаад тэгэхээр Сюзитэй хамт байсан хамгийн сүүлийн газар нь энэ байсан бөгөөд одоо тэд түүнээс улам холдож явах гэж байгаа нь. Мариата хожим бол тэр өдрийг эргэн дурсахтаа кампаа хурааж явах үедээ хүүхдүүдийнхээ толгойг тоолоход ердөө 4 хүн толгой харагдаж байсан нь сэтгэлийг нь хамгийн их өвтгсөн гэж ярьдаг. Егерийн гэр бүл Мичиганд буцаж ирэхэд FBI бараг л гэрт нь хүлээж ирсэн. Тэд утсанд нь жижиг саруулаар тогтоодог микрофонтой дуу хороогоор холбож өгсөн бөгөөд хэрвээ хэн нэгэн залгавал зөвхөн рекорд тавчийг дарахад л хангалттай байхаар зохион байгуулсан. Үүний дараа гэр бүл аль болох хэвийн амьдралдаа буцаж орохыг хичээдэг. Билл ажилдаа эргэн орж хүүхдүүд сургуультай явж эхэлсэн бол Мариата хулгайлагч уцтаж магадгүй гэсэн найдвараар бараг үргэлж гэртээ үлддэг байсан. 73 оны 9-р сарын 1-ний өдөр
Егерийн хүүхдүүдийн нэг Жо сургуулиасаа харах унаага цаг агаарын улмаас алдсан болохоор ээж рүүгээ залгаж ирж авахыг хүсдэг. Хэдэн 7 хоног гэрээсээ гараагүй шахан байсан Мариата том хүү Данида хатуу заавар өгөөд утасны дэргэд сууж байгаад хэрвээ хин нэгэн залгуул эхлээд бичлэгээ асаагаад дараа нь утсаа аваарай гэж хэлээд гардаг. Мариата Жог буцаж авч ирэхэд Дани бол утсаа дөнгөж тавьж байсан бөгөөд түүний царайг хараад л хулгайлагчтай ярьсан гэдгийг нь шууд ойлгодог. Тэр ердөө 10-аад минут гэрээсээ холдсон, 2 минут орчим үргэлжилсэн дуудлагын үеэр залгагч нэг их зүйл хэлээгүйч Сюзиг өөрт нь байгаа амьд аюулгүй байгаа бөгөөд тэд түүнтэй дахин уулзах болно. Гэхдээ жаахан хүлээх хэрэгтэй гэж хэлдэг. Мөн өөрийгөө жинхэнэ хүн гэдгийг батлахын тулд дахин нөгөө хумсны овгорыг нь дурдсан. Харамсалтай нь энэ утасны компани дуудлагын их үүсвэрийг тогтооход бүтэн 1 сарыг зарцуулсан. Эцэст нь Wyoming мужийн жижиг хоолны газраас залгасан болохыг олж мэдсэн ч тэр үед бол мэдээж залгасан хүн нь аль хэдийнэ ор мөргүй алга болсон байсан. За түүнийг санаж байгаа хүн ч гэсэн олдоогүй. FBI Сюзиг олох найдвараа орхиогүй ч гэсэн тэр үед мөрдөгчдийн дийлэнх нь бол охиныг аль хэдийнэ нас барсан байх магадлалтай гэж бодож эхэлдэг. Түүнээс хойш хэсэг хугацаанд энэ хэрэг бол нам гүн болдог. Гэхдээ Сюзи алга болсноос 8 сарын дараа буюу 74 оны 2 сарын 11-нд Галатин Каунти дэх өөр нэг жижиг хот болох Манхаттанд 19 настай Сандра гэх залуу эмэгтэй сургаггүй болсон тухай мэдээлэл ирдэг. За энэ Three Forks болон Манхаттан хотууд нь бол хоорондоо маш ойрхон энэ шинэ хэрэг удалгүй Сюзигийн хэрэгтэй холбоотой байж болцсошгүй гэсэн айцыг хүмүүсийн дунд төрүүлдэг. Сандра бол ийдэг, хөөрхөн, олонд таалагддаг охин байсан. За эцэг эхтэйгээ маш дотн харилцаатай. Сургуультай cheerleader хийдэг байсан тэрээр ахлах ангид байхдаа удаан хугацаанд үерхсэн. Жакаас гэрлэх санал авч сургуулаа төгсмөгцөө түүнтэй гэрэлсэн. Эхэндээ тэдний амьдрал аз жаргалтай байсан ч гэсэн жил орчмын дараа Сандра нөхөр нь боулингийн клубийнхаа нэгэн эмэгтэйтэй нууцаар уулзаж байсныг мэдээд за ингээл амьдрал нь бараг сүрэг шиг болдог. Энэ явдал бол Сандраг гүн шархлуулсан болохоор тэр даруй Жакаас тустай амьдрахаар шийдсэн. Жак бол мэдээж хийсэн зүйлдээ бараг тэр даруй харамсаж харилцаагаа аврахыг оролцсон ч Сандра бол буцаж нийлэх хүсэлгүй болцсон байсан. Тэд албан ёсоор салаагүй ч гэсэн тустай амьдарч игэлсэн. Сандра бол дэлгүүрийн дээгүүр байрлах жижигхэн орон сууцанд нүүж орсон. Хоёулаа өөр хүмүүстэй уулзаж болно гэж тохиролцсон ч харилцаа нь ерөнхийдөө бол найрсаг хിവэрэ үлдсэн. Сандра тустай гарсныхаа дараа бол нэг их гадуур явдаггүй байсан ч гэсэн хид хідэн хүнтэй болцож үзсэн. Гэхдээ тэдгээр харилцаануудын бол аль нь ч гэсэн удаан үргэлжлээгүй. За Боб Харрисон гэх нэг залуугаас бусадтай нь бол ноцтой холбоо үүсгээгүй. Сандра Боб хоёр хэсэг хугацаанд салж нийлсэн маягийн харилцаатай байсан. Тэдний холбоо тиймч гүнзгий биш байгаагүй. Хамтдаа цагийг өнгөрөөж хөгжилдөх дуртай байсан. Гэхдээ тэр хугацаанд хоёулаа өөр хүмүүстэй ч гэсэн уулздаг байсан. Гэсэн ч энэ хэрэгтэй холбоотойгоор Бобыг бол ихэвчлэн Сандрагийн найз залуу гэж нэрлэдэг. 74 оны 2 сарын 9-ний бэм гарагт Сандра эцэг эхтэйгээ хамт ахлах сургуулийн сагсан бөмбөгийн тоглолт үзэхээр явдаг. За тоглолт бүр сунжраад оройн 10 цаг орчим дууссан болохоор эцэг эх нь түүнийг орон сууцанд нь хүргэж өгсөн. Машинаас буухаасаа өмнө Сандра бол аав ээжтэй хувцас салаад найзуудтайгаа орон нутгийн бааранд уулзгаар төлөвлөж байгаагаа хэлдэг. Тэр ээж автагаа салах ёс хийгээд байрлуугаар орж хувцас сольсны дараа гэрээсээ гарч хагас блок орчим зайтай байрлах American Legion гэдэг нэртэй баар руу алхсан. За тухайн үед энэ баар бол Манхаттан хотын хамгийн шуугиантай, хамгийн хөл хөдлөөнтэй газруудын нэгт тооцогддог байсан. Баарнд очиод Сандра найзуудтайгаа уулзсан цагийг хөвгөлтөө өнгөрөөж баг зэрэг алкогол хэргэлдэг. Тэнд тэр хуучин нөхөр Жактайгаа ч гэсэн таардаг. Хоёулаа хэдхэн минут ярилцаж товчхон тэврэлдээ тус тусын замаараа яваад өгдөг. Шөнө дүнд өнгөрсний дараа Сандра гэртээ харж амархаар шийдэж найзуудтайгаа салах ёс хийгээд баарнаас гарч орон сууцныхаа зүг алхсан. За энэ бол түүнийг хамгийн сүүлд амьд харсан мөчн. Даваа гарагийн үдээс хойш гэхэд Сандрагийн эцэг эх бол маш их санаа зовж эхэлдэг. Яагаад тэгэхээр тэд бэм гарагийн орой охиноо байрны үүдэн буулгаснаас хойшоо түүнтэй огт холбоо барьж чадаагүй байсан. Тэд нэг удаа Сандрагийн байрны хаалгыг тогшиж үдсэн ч хинч онгойлгоогүй. Харин тэнд байхдаа Сандрагийн цагаан өнгийн Ford машин зогсоолд байхгүй байгааг нь анзаардаг. Ингээд Сандрагийн аав эрх баригчдад хандан охиноо сургаггүй болсон тухай мэдэгддэг. Гэхдээ цагдаа нар бол энэ мэдээллийг бараг тоогоогүй. Тэд Сандра найзууд эсвэл найз залуутайгаа хамт явж байгаа бах зүгээр л
гэрлүүгээ залгаж амжаагүй байх гэж үздэг. Зөвхөн Сандра болон түүний машиныг олж харахыг хүссэн нэг нам гүм анхааруулга гаргаад өөр дөрвтэй зүйл хийгээгүй. Мегмар гарыг болоход Сандрагийн эцэг их бол бүр ч их түгшиж эхэлдэг. Тэд одоо хүртэл охиноосоо ямар ч сураг сонсоогүй байсан болохоор хэрвээ цагдаа нар хангалттай идэвхтэй ажиллахгүй бол өөрсдөө хайж эхлэхээр шийдсэн. Ингээд нөөц түлхүүрээ аваад Сандрагийн орон сууц руу дахиж очдог. Яагаад тэд үүнийг өмнө нь хийгээгүй нь бол тодорхойгүй. Магадгүй охиныхоо хувийн орон зайг хүндэтгэхийг хүссэн ч байж болох юм. Тэд байрлал нь орж үзэхэд онцгой сэжигтэй зүйл бол бараг олдоогүй. Харин хоёр чимдан алав болцсон байсан. За Сандрагийн хамгийн дуртай цагаан хослол нь байхгүй болцсон байсан. За үүнийг мэдсэн Сандрагийн аав бол дахин цагдаа дээр очиж охиныг нь сурггүй болсон хэрэгт илүү нухастай хандахыг шаарддаг. Яагаад тэгэхээр Сандра гэртээ ирээгүй хിവэрэ байсан түүний хаана байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан. Энэ удаа эрх баригчид Билл гэх залуу орлогч шерифийг явуулдаг. Билл бол Сандраг таньдаг байсан. За ялангуяа түүний ажилдаг боулингийнхэн төвд олон удаа харж байсан юм байна. Билл орон сууцанд орж эргэн тойрныг ажиглаж байхдаа ширээн дээр хагас дутуу үлдсэн аяг шар айраг байгааг анзаардаг. За энэ нь бол Биллийн анхаарлыг шууд татдаг. Яагаад тэгэхээр Билл бол Сандраг шар айраг огт уудаггүй амтанд нь дургу гэдгийг мэддэг байсан. Тэр энэ талаар бусад мөрдөгчдөд мэдгдсэн боловч тэд мөрөө хавчаад зүгээр л өнгөрөөцсөн. Харамсалтай нь хинч энэ мэдээллийг цаашин шалгаж үзээгүй. Удалгүй Сандра алга болсон тухай мэдээ хот даяар тарж нутгийн иргэд эрх баригчдаас эрлийн ажиллагаагаа эрчимжүүлэхийг шаардаж эхэлдэг. Энэ бол угаасаа маш жижиг хот байсан. За бараг л бүх хүн Сандра болон түүний гэр бүлийг таньдаг. Ингээд Сандратай холбоотой байсан бараг бүх хүнээс мэдүүлгийг авч эхэлдэг. Түүний хуучин нөхөр, найз залуус, найз нөхөд гэр бүлийнхэн бүр энгийн танилуд хүртэл байцаагдаж олонх нь худал мэдүүлэг илрүүлэгч төхөөрөмжөнд хүртэл орсон. Гэхдээ бүгд шалгалтыг давж мөрдөгчд тодорхой сэжигтэн олж чадаагүй. Харин Сандра алга болсноос 7 хоног орчмын дараа эрлийн ажиллагааны үеэр цагдаа нар Horseshoe Hills орчимд байрлах хуучин эзүү фарм дээр очдог. Нутгийнхан энэ газрыг бол Lockhart Place гэж нэрлэдэг байсан бөгөөд байшин нь бол маш муудсан, арт талдаа хуучин сарвчтай байсан. За мөрдөгчид энэ байшин шалгаж эхлэхэд нэг офицер эмэгтэй хүний дотор хувцсыг олдог. Хувцас бол харьцангуй шинэ харагдаж байсан болохоор удаан хугацаанд бол гадаа хэвтэйг нь илт байсан. Тэд сарвчинд орж үзэхэд тосны торхнууд болон хөглөрсөн сүрэл дунд Сандрагийн сургаггүй болсон Ford машиныг олсон. Энэ мөчөөс эхлэн завг газар бол бүхэлдээ мөрдөгчид, шинжээчид, мөрдөн байцаагчдаар дүүрч бүрэн хэмжээний гэмт хэргийн газар болж хувирдаг. Мөрдөгчид энэ газар хэрэгтэй холбоотой гэдэгт бол бараг итгэлтэй болсон. Удалгүй үүнийг батлах олон нотлогооч гэсэн гарч ирдэг. Тэд байшингийн нэг шүүгээ өмнө нь хадаж битүүлэгдсэн байсан ч дараа нь хадааснуудыг нь сугалсан байгааг олж тогтоодог. Шүүгээний дотор хуучин углааш болон хүний ялгадас шиг харагдах зүйлүүд байсан. Үүнээс гадна эдлэнгийн янз бүрийн хэсгээс цус мэт харагдах толбнууд, урт үсний ширхгүүд илэрдэг. За хамгийн аимшигтай олдор нь бол хашаанд овоолсон, шатсан хогийн ойролцоо байсан. Тэндээс шүдэн хിവэрээ үлдсэн 8 см орчим урт эрүүний ясны хэсэг олдсон. За нийтдээ бүр 1000 гаруй ширхэг ясны хилтерхий цуглуулсан. Цагдаа нар фарм дээр нэмэлт нотлогоо хайсаар байсан. За нэг өдөр нэгэн джип машин ирж зогсоход мөрдөгчд бол жолоочийг шууд таньдаг. Тэр бол Сузи Егерийн хэрэгтэй холбоотойгоор өмнө нь байцаагдж байсан Дэвид гэдэг залуу байсан. Дэвид бол орон нутгийн цагдаа нарын дунд цагдаа болохыг хүсдэг хүм мэт нэртэй байсан бөгөөд мөрдөгчдтэй байн уулзаж янз бүрийн хэргийн талаар асууж заримдаа эрлийн ажиллагаанд хүртэл туслах санал тавьдаг байсан байна. За харин энэ өдөр бол Дэвид машинаасаа бууж ирээд сайн таньдаг нэг шерифт эмэгтэй хүний улаан цамцыг өгдөг. Тэр бол уг цамцыг эрлийн үеэр олсон. За магадгүй Сандрагийнх байж болох учраас авчирлаа гэж хэлдэг. Мөрдөгчд түүнд талархаад хэсэг ярилцсны дараа гэмт хэргийн газар учраас түүнийг явахыг хүсдэг. За Дэвид ч гэсэн баяртай гэж хэлээд машинаа асаагаад яваад удаг. Хожим шинжилгээгээр тэр улаан цамц үнэхээр Сандрагийнх болох нь тогтоогддог. Шүдтэй эрүүний яс болон олдсон цусны дээжүүдийг FBI-гийн Виржиниа мужийн лабораторид шинжилүүлэхээр илгээсэн бол бусад хэдэн зуун ясны хилтерхийг Монтана мужийн Great Falls хотын шүүх эмнэлгийн шинжээчид хүргүүлсэн. FBI бол шүдийг Сандрагийн хамгийн сүүлийн үеийн шүдний рентген зурагтай харьцуулахад бүрэн тохирч байсан. Сандра ингээд алагдсан нь албан ёсоор батлагддаг. Гэхдээ үүнээс ч аимшигтай зүйл шинжээчдийн дүгнэлтэнд байсан. Great Falls дахь шинжээч яснуудыг судлаад тэдгээр нь бол зөвхөн амьтны яс биш
мөн 2 өөр эмэгтэй хүний ясны үлдэгдэл болохыг тогтоосон. Нэг нь 18-аас 22 насны хоорондох залуу эмэгтэй байсан бол нөгөө нь 5-аас 8 настай охин гэж тогтоогдсон. Мөн бага насны охины үлдэгдэл нь нөгөө эмэгтэйгийнхаас хавьгүй эртнийх болох нь тогтоогддог. Шинжээч хүний арга ясанд байдаг бараг бүх ясны хэсгүүдийг илрүүлсэн ч гарын яс болон арцгийн ясны хэсэг олдоогүй гэж тэмдэглэдэг. Энэ үед бол мөрдөгчдийн толгойд нэг аимшигтай асуулт орж ирдэг. Эдгээр ясны зарим нь Сьюзи Йегерийнх байж болох уу? Йегерийн гэр бүл бол хэдэн сарын турш ямар ч мэдээлэл аваагүй байсан ч найдвараа бүрийн алтгаас татгалзаж исэн. Гэхдээ 74 оны 6 сарын 25-ны шөнө буюу Сьюзиг хулгайлагдсанаас яг 1 жилийн дараа Йегерийн гэрийн утас дуурдаг. Тэр шөнө Мариата нойр нь хүрэхгүй хөрвөөж байсан. Тиймээс эхний хонх дуурахтаа зэрэгцэж тэр орноосоо ухалс хийж босоод утсаа авдаг. Нөгөө талд нь нэг эрэгтэй хүн байсан. Susie's mom? Yes, it is. Well, I'm the guy that took her from you exactly a year ago to the Bennett today. Is she alive? Yes, she is, ma'am. Can we have her back? Pardon? Can we have her back? I can't hear you. Can we have her back? I don't believe that you really still have her. I think you're just trying to play games with us. Well, I don't care if you believe me or not. If you don't believe me, you just, well, hang up and you never hear from me again. Are you recording this? No. Are you sure? How could I record it? Was the microphone on the phone? No. You're lying to me. In the middle of the night, I should put a recorder on the telephone? No, I'm not. Is she still alive? I couldn't come to a young girl like that, man. And I'm glad you feel that way about her, but surely you terrified her when you took her. Well, I took her back. What made you decide on our tent? I was there 2 o'clock. Heidi woke up. I heard her call Susie. What can we do to help you? Oh, I wish I knew the answer to that. You know, I've been praying for you ever since you took her. You think that'll help? It helps me. It's gotten me through the past year. Oops, say goodbye. I feel bad about you. It's the only link that I have to her. I've waited for all this time for you to call. And to give me some reassurance that she is alive. And you say that she is, and I'm grateful. Мариата тэр үед тэр хүнтэй ярьж байхдаа өөрийгөө яаж барьж чадсан юм болоо гэж бодохоор үнэхээр итгэмээргүй. Гэхдээ тэр хулгайлагчтай бол бүтэн 1 цагаас илүү хугацаанд ярьж чадсан. Дуудлагын ихэнд залгагч бол өөртөө маш итгэлтэй, бараг л Мариатаг тохургаж байгаа мэт өнгө аястай байсан нь бол илт мэдрэгддэг. Харин яриа үргэлжлэх тусам байдал аажмаар өөрчлөгддөг. Эцэст нь хяналтыг хэн гартаа авсан тодорхой болсон. Мариата бол нөхцөл байдлыг маш чадварлаг удирдах чадсан болохоор дуудлагын төгсгөлд хулгайлагч өөрөө хүртэл би уцаа тавьж болох уу гэж Мариатагаар зөвшөөрөл хүссэн байдаг. За яриа дуусмагцвал Мариата FBI-гийн эйжентүүдтэй холбоо бариад болсон бүхнийг мэдээлээд дуудлагыг хаанаас хийснийг тогтоож чадсан эсэхийг асуудаг. Гэхдээ түүний сонсох хариулт бол үнэхээр цочирдмоор. Дуудлагын мөрдлөг бүтлгүүдэд тэд хаанаас ирснийг нь илрүүлж чадаагүй. За Мариата бол тэр үед ямар их шансан бол гэж төсөөлөхөд ч бэрх. Тэр хулгайлагчийг 1 цагаас илүү хугацаанд утсан дээр тогтоон барьж чадсан нь мөрдөн шалгалтыг урагштуулах, байршлыг нь тогтоох найдвар байсан ч бүх зүйл талаар өнгөрдөг. Түүнээс гадна энэ яриа бол Мариатад өөр нэг аимшигтай үннийг ойлгуулдаг. Тэр Сьюзиг амьд биш болсон байх магадлалтай гэж анх удаага үнэхээр итгэж эхэлдэг. Залгагчийн ярьж байсан байдал сүүлдээ сэтгэл санаагаар унаж ихсэн нь бүгд нийлээд түүнд нэг л муу мэдрэмжийг төрүүлсэн. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан ч охиноо алдсан гэдгээ бол зөнгөөрөө ойлгосон гэж ярьдаг. За энэ дуудлагаас ойролцоогоор 1 сарын дараа шинэ бөгөөд маш чухал мэдээлэл гарч ирдэг. Нөгөө Lockhart Place гээд 2 хүний яс олдсон газар байгаа штэ тий. За яг тэр газрын эсрэг талд амьдардаг малчин Ralph утасны төлбөрөө шалгаж байхдаа өөрийн хийгээгүй холын зайн дуудлагууд бүртгэгдсэн байгааг анзаарсан. Эхэндээ бол тэр үүнийг зүгээр л төлбөрийн алдаа байхаа гэж бодоод маргааш нь утасны компанид очиж шалгуулдаг. Гэтэл шалгалтын үеэр тэр дуудлагуудын хүлээн авагч нь Bill Yeager буюу Suzy-гийн болох нь тогтоогддог.
Үүнээс ч сонирхолтой нь бол уг дуудлагууд Егерийн гэрт хийсэн Сүзи алга болсны 1 жилийн ойгоор ирсэн нууц дуудлагуудтай яг ижил цагт хийгдсэн байсан. Ингээд эйжентүүд бол Ralph-ийн ранч руу очиж шалгахад утасны шугамд хөндлөнгөөс оролцсон шинж тэмдэг илэрсэн. Удалгүй тэд хэн нэгэн Ralph-ийн гэр бүлийн утасны шугамд хууль бусаар холбогдсон дуудлагуудыг тэндээс хийсэн болохыг тогтоодог. За үүнийг бол утасны шугамд шууд холбогддог тусгай төхөөрөмж ашиглаж хийсэн байх магадлалтай гэж үздэг. Энэ нь мөрдөгчдийн хувьд маш чухал нээлт байсан. Тэд анх удаа хулгайлагч яг хаанаас залгасныг олж тогтоодог. Гэхдээ харамсалтай нь энэ нээлт ч гэсэн мөрдөн шалгалтыг бол урагшлуулж чадаагүй. Тиймээс FBI-гийн тусгай эйжент Данбайр цөхрөнгөө барах шахсан үедээ тухайн үедээ бараг л туршилтын шатанд явж байсан шинэ арга руу ханддаг. Шинээр байгуулагдсан FBI-гийн энэ нэгж нь бол хэвийн бус сэтгэл судлалын судалгааг гэмт хэргийн мөрдөн шалгалтанд ашиглаж гэмт этгээдийн зан төлөвийн дүр зураг гаргах зорилготой байсан. За өнөөдөр бидний мэддэг гэмт хэрэгтний профайл гаргах арга бол тухайн үед бараг л зүгээр шинжлэх ухааны туршилттай адил зүйл байсан. Данбайр ч гэсэн өөрөө энэ аргад бол бүрэн итгэдэггүй байсан ч Сүзигийн хэрэг бол бараг мухардалд орсон болохоор өөр сонголт үлдээгүй. За энэ хэсгийг бол 70-аад оны эхээр FBI-гийн эйжент Ховард болон Патрик нар байгуулсан бөгөөд тэр үе хүртэл бодит FBI хэргийн мөрдөн шалгалтанд бараг ашиглагдаж байгаагүй. Мөрдөгчд бүх нотлох баримт, гэрчив мэдүүлэг болон хулгайлагчийн утасны бичлэгүүдийг ашиглан с жигтний зан төлөвийн профайлыг боловсруулж эхэлдэг. Тэдний дүгнэлтээр гэмт этгээд бол цагаан арьстай эрэгтэй, ганцаардмал амьдралтай, гэрлээгүй байх магадлал өндөр бөгөөд эмэгтэйчүүдтэй харилцах асуудалтай хүн байж болцсошгүй гэж үздэг. Мөн тэр орон нутгийн хүн бөгөөд өмнө нь цэргийн алба хааж байсан байх үнэр магадaltaй гэж дүгнэдэг. За үүний дараа мөрдөгчд өмнө нь шалгасан бүх хүмүүсээ дахин харьцуулан үзэхэд нэг хүн бусдаасаа илүү тодорж эхэлдэг. За тэр хүн бол Дэвид. За энэ нөгөө Дэвид гэдэг чинь миний өмнө нь ярьсан хэргийн газарт нөгөө цагдаа болохыг хүсдэг тэнгүүтээ Сандрагийн улаан цамцыг авчирч өгсөн тэр залуу байгаа. За тэдний сэжгийг улам хүчтэй болгосон зүйл нь бол нөгөө Lockhart Place дээр эрлийн ажиллагаа дуусны маргааш нь Дэвидийн аав нэг FBI-гийн эйжентэд нууцаар очиж нэг зүйлээ хэлдэг. Тэр эйжентүүдээс өөрийн хүүг бол Сандрагийн хэрэгтэй холбоотойгоор шалгаж үзхийг хүссэн. Хамгийн гол нь Дэвидэд өөрийг нь ирсэн тухай хэлэхгүй байхыг гуйсан байна. За өөрөөр хэлбэл Дэвидийн төрсэн эцэг хүртэл хүүгээ сэжилж эхэлсэн. За ингээд энэ бүх мэдээллийг хүлээж авсныхаа дараа эйжентүүд бол Дэвидийн өнгөрсөн амьдралыг наривчлан шалгаж эхэлсэн бөгөөд удалгүй профайл дээрх бараг бүх шинж тэмдэг түүнд яг таарч байгааг анзаардаг. За тухайн үед бол 24 настай байсан Дэвид Манхаттен хотод ажиллаж амьдардаг байсан бөгөөд Сандрагийн байрнаас бараг хэдхэн гудамжны зайд амьдардаг байсан. За мөн дээрээс нь тэр бол скаутын хөтөлбөрөнд идэвхтэй оролцдог байсан. 68 онд аавдаа туслан орон нутгийн бүлэгтээ хүртэл ажиллаж байсан. За гэхдээ тэр жилдээ бол скаутаас төрөмгийн зан авиртай гэсэн үндэслэлээр хөөгдсөн. Дэвид бол 19 настайдаа Тэнгисийн явган цэрэгт элсэж аль хаах хугацаанд маш сайн үнэлгээ авч сержент хүртэл дэвшсэн. За тэрээр бол Вьетнамд аль хааж байхдаа шагнал хүртэж байсан. Хүндэтгэлтэйгээр халагдсныхаа дараа төрлөх Манхаттен хоттой буцаж ирсэн. Буцаж ирснийхээ дараа өөрийн мужааны бизнесийг эхлүүлж хажуугаар нь орон нутгийн фармуудад цагийн ажил хийдэг болсон. Нутгийн хүмүүс бол Дэвидийг царайлаг залуу гэж үздэг байсан ч тэр бол маш дуугүй, бүрэг, ганцаардмал нэгэн. Түүнд бол ойр дотны найз цөөхөн байсан ч гэсэн ихэнх хүмүүс бол түүнд нэг их тийм муу ханддаг байгаагүй. Гэхдээ мөрдөгчдийн хувьд бол хамгийн түгшүүртэй зүйл нь түүний өнгөрсөн амьдрал байгаагүй. Харин түүний бүх зүйл эднэрийн гаргасан профайлтай бүр яг төгс таарч эхэлсэн явдал байсан. Хэдийгээр Дэвид зарим хүмүүст баг зэрэг хачиргалтай санагддаг байсан ч гэсэн Манхаттен хотын ихэнх оршин суугчдын хувьд бол тэр бол ямар ч хор хөнөөлгүй зүгээр л дуугүй залуу мэт харагддаг байсан. Гэхдээ хөршүүдийнх нь нэг нь бол түүнийг хангалттай с жигтэй гэж үзсэн болохоор 8 сарын өмнө Сүзи Егерийг алга болсон хэрэгтэй холбогдуулан цагдаад мэдээлж байсан. Тухайн үед Дэвидийг шалгаад с жигтний жигсаалаас хассан.
Гэхдээ Дэвид бол Сүзигийн хэрэгт бол маш их сонирхож үлддэг. Тэр байнга орлогч шерифүүдтэй уулзаж мөрдөн шалгалт ямар шатанд явж байгаа, ямар шин мэдээлэл гарсан талаар асууж аль болох их мэдээлэл олж авахыг хичээдэг байсан. Харин мөрдөгчд болон FBI-гийн эйжентүүд бол үүнийг ерөөсөө с жигтэй гэж хараагүй. Тэдний нүдэнд бол Дэвид зүгээр л цагдаагийн ажлыг шүтэж биширдэг, найз нөхөд багтай, ганцаардмал нэгэн мөрдөн шалгах ажиллагаанд сонирхолтой ханддаг хүн л гэж хардаг байсан байгаа. Ингээд эйжентүүд Дэвидтэй дахин уулзаж ярилцгаар болдог. Дэвид ч гэсэн урдын адилд тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн байсан. Тэр хэлэхдээ Сандраг бол таньдаг байсан гэдгээ хэлдэг. Аав нь Сандрагийн аавынх нь дарга байсан юм байна. Түүнчлэн тэр Сандратай болцож байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр болцоо нь бол 73 оны зул сарын баярын өмнөхөн болсон ганцхан удаагийн уулзалтын дараа Сандра харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй болохоор тэдний холбоо тэндээ дууссан гэж Дэвид ярьсан. Үүний дараа мөрдөгчд түүнээс полиграфын шинжилгээ өгөхийг хүсдэг. Дэвид эхэндээ татгалцсан ч эцэст нь зөвшөөрөөд шинжилгээнд орсон ч шалгалтыг давчдаг. Дараа нь эйжентүүд түүнээс содиум аматил буюу тухайн үед үнний элдэс гэж нэрлэдэг бодисын нөлөөндор байцаалтанд орохыг хүсдэг. Энэ удаа ч гэсэн Дэвид эхэндээ дургуутсан боловч дахиад зөвшөөрдөг. Тэгсэн чинь дахиад зүгээр л давчдаг. Гэхдээ мөрдөгчд бол нэг зүйлийг мэдчихсэн. Хит нийгэмшээгүй сэтгэл хөдлөлийн эмгэгтэй алуурчид болон сайкопат хүмүүс ийм төрлийн шалгалтыг давах нь маш илбэг байдаг. Тэд ихэвчлэн өөрсдийн үйлдэлээсээ сэтгэл зүйн хувьд тусгаарлагдаж чаддаг учраас худал ярьж байгаа нь илэрдэггүй юм байна. За өнөөдөр энэ гэмт хэрийг сонсож байгаа та биднэр бол содиум амиталч тэр полиграфч тэр төдийлэн найдвартай арга биш гэдгийг мэддэг болсон байгаа. Гэхдээ 70-аад онд бол эрх баригчдад байсан хамгийн дэвшилтэд арга хэрэгсэл нь л эднэр байсан. Эцэст нь мөрдөгчдийн дарамтаас салахыг хүссэн Дэвид өөрийн эзэмшлийн газар болон эд хөрөнгийг нэгжих зөвшөөрлийг өөрөө өгдөг. За энэ бол мөрдөн шалгалтын хамгийн чухал эргэлтүүдийн цэгүүдийн нэг болдог. Нэгжлийн үеэр мөрдөгчд Анаконда хотын ойролцоох Silver Lake-ийн дэргэд байрлах нэгэн охидын скаутын камп хүрэх чиглэлийг бичсэн календар болдог. За хамгийн сонирхолтой нь уг тэмдэглэлийн дор Дэвид өтгөн ойтой газар 8 сарын 13-наас 19 гэж нэмж бичсэн. За мөн тэд Диснейлендийн ашиглаагүй 2 тасалбарыг олдог. Нэг нь том хүнийх, нөгөө нь хөөхтийх. За энэ олдвор бол мөрдөгчдийн анхаарлыг шууд татдаг. Яагаад тэгэхээр өмнөх утасны яриануудын үеэр хулгайлагч Мариатад Сюзиг Диснейленд руу авч явсан гэж хэлж байсан. Үүнээс гадна Дэвидийн эзэмшил дээр цус шиг харагдах том бараан толбнууд маш их гарч ирдэг. Гэхдээ хамгийн ноцтой нотлох баримт бол үүгээр дуусаагүй. Мөрдөгчд Вайоминг дахь жижиг хоолны газрын төлбөрийн баримт олсон. За тэр хоолны газар нь бол Егерийн гэрт ирсэн эхний дуудлагын их сурвалж болох нь өмнө нь тогтоогдсон байсан. За баримттай ирэх он сар өдөрч гэсэн дуудлага хийгдсэн өдөртөө яг таардаг. Өөрөөр хэлбэл тэр өдөр Дэвид яг тэр хоолны газарт байсан нь баримтаар нотлогддог. За энэ үед бол эйжентүүд бол бараг итгэлтэй болдог. Тэдний бодлоор Дэвид бол хайж байсан хүнэн мөн байсан. Тусгай эйжент Данбайр дараа нь нэгэн сонирхолтой төлөвлөгөө боловсруулдаг. Энэ нь бол ердийн с жигтэн таних ажиллагаатай төстэй байсан ч царайгаар нь биш хоолоогоор нь таних туршилт байсан. Мариата бол хулгайлагчтай олон удаа ярьсан болохоор түүний хоолойг таних боломжтой гэж үздэг. Хамгийн гайхалтай нь Дэвид өөрөө энэ ажиллагаанд оролцохыг зөвшөөрдөг. Үүнийг хийх ямар ч үүрэг бол түүнд байгаагүй гэсэн ч зөвшөөрсөн. Одоо тэнийх л байх та. Туршилтанд нийт 5 эрэгтэй оролцсон бөгөөд бүгдд нь Сүзи алга болсны 1 жилийн ойн өдөр хийгдсэн дуудлагын бичлэгийн хэсгийг уншуулдаг. Оролцогч бүрийг нэрээр нь биш харин 1-5 хүртэлх дугаараар дууддаг. Мариатад уцтаж туршилтыг эхлүүлэхэд FBI-гийн эйжентүүд түүний хажууд сууж байсан. Тэр эхний хүний хоолойг сонсоод шууд л үгүй гэдэг. Харин хоёр дахь хүн яриагаа эхлүүлэх мөчид бүх зүйл өөрчлөгддөг. Мариата бол тэр даруй таниад энэ хүн мөн гэж хэлдэг. Сэжигтнүүдэд өөрсдийн сонгосон эсхийг хэлээгүй бөгөөд бүгдийг нь явуулдаг. Эйжент Данбайр өөрөө Дэвидийн гэрт очиж одооноос эхлэн тэр гол сэжигтэн болсон бөгөөд түүнийг 24 цагийн турш ажиглаж байгаа гэдгийг түүнд мэдэгддэг. Гэхдээ нэг асуудал үлдсэн. Одоо ингээд нотлох баримтуудыг сонсохоор яг л ингээд Дэвид мөн юм шиг санагдаж байгаа ч гэсэн эдгээр нь бол бүгдээрээ шууд бос нотлох баримт. За ийм шууд бос нотлох баримтыг шүүгдээр аваачихад бол ерөөсөө хангалттай нотлох баримт болдоггүй учраас цагдаа нар бол үүн дээр санаа зовж исэн.
Тиймээс тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл нь бол хэрэгээ хүлээсэн мэдүүлэг. Мөрдөгчд өмнөх утасны яриануудыг эргэж харж үзээд нэг зүйлийг анзаардаг. Мариата бол бусад бүх хүнээс илүү Дэвидэд нөлөөлж чадаж байсан. Тэр Дэвидийн өөрийгөө хамгаалсан дүр төрхийг эвдэж, сэтгэл хөдлөлийг нь ил гаргаж чадсан бөгөөд өмнөх ярианы төгсгөлд бүр нулимс унахад хүртэл хүргэсэн. Тиймээс хэрв хэн нэгэн Дэвидийг яриулж чадна гэвэл тэр хүн нь Сүзигийн ээж Мариата өөрөө гэж мөрдөгчд үзсэн. Мариата ч гэсэн энэ саналд нь шууд зөвшөөрдөг. Үннийг хэлэхэд бол тэр Дэвидтэй уулзахыг маш их хүсэж исэн. Түүнд хариулт хэрэгтэй байсан. Энэ үед Дэвид өмгөөлөгч хөлсөлсөн байсан бөгөөд өмгөөлөгчийн зөвлөгөөний дагуу Мариататай уулзахыг зөвшөөрдөг. Ингээд 74 оны 9-р сард Мариата Детройтоос Монтана мужийн Боузман хот руу нисэж очиж анх удаа Дэвидтэй нүүр толдог. Уулзалтыг бол Дэвидийн өмгөөлөгчийн офис хийхээр тохирдог. Мариата охиноо хулгайлж магадгүй алсан гэж итгэж байсан хүнийг анх хараад хамгийн түрүүнд гайхсан зүйл нь бол түүний зүгээр л энгийн төрх байсан. Дэвид бусад хүмүүсээс онц ялгарах зүйлгүй, харин ганцхан зүйл Мариатад эвгүй байдалд оруулсан. Тэр нь бол Дэвидийн нүд байсан. Түүний нүдийг Мариата хожим хэлэхдээ сүүдэр шиг хар гэж дүрсэлдэг. Тэдний яриа нэг цагаас илүү үргэлжилсэн бөгөөд Мариата дахин Сүзигийн талаар асууж ямар нэгэн үнэн үг хэлүүлэхийг оролцсон ч Дэвид бууж өгөөгүй. За эцэст нь ингээд Дэвидийн өмгөөлөгч уулзалтыг нь зогсоодог. За энэ нь бол мэдээж мөрдөн шалгалтад оролцсон бүх хүний хувьд том цохилт болдог. Тэдэнд Дэвидийг буруутайг нотлох хангалттай баримт байхгүй байж магадгүй гэсэн айдас төрж эхэлдэг. Нөгөө талаас бол Дэвидийг аль болох хурд баривчлахыг хүсэж байсан. Яагаад гэхээр хэрв тэдний сэжиг зүг бол тэр дахин хүн алах эрсдэлтэй. Тэгээд яг тэр айдсыг улам хүчтэй болгох зүйл хэдхэн хоногийн дараа болдог. 74 оны 9 сарын 24-нд буюу уулзалтаас хэдхэн хоногийн дараа Егрийн гэрийн утас дахин дугардаг. Мариата шууд бичлэгээ асаагаад утсаа авдаг. Тэгтэл операторын хоолой сонсогддог. За танд Mr. Travis-с дуудлага ирлээ гэдэг. Мариата төлбөрийг зөвшөөрж дуудлагыг холбуулахад нөгөө талд Дэвид байсан. За гэхдээ энэ удаа бол тэр өөрийгөө Mr. Travis гэж танилцуулдаг. Яриа өмнөх дуудлагуудаа яг адил эхэлдэг. Тэр эхлээд Сүзигийн ээж мөн үү гэж асуугаад дараа нь охиныг нь авч явсан хүн өөрөө мөн гэж хэлдэг. Харин Мариата ярианы турш түүнийг Дэвид гэж дуудах бүрд тэр даруй залруулж та андуураад байна. Би ямар ч Дэвид гэдэг хүнийг мэдэхгүй. Намайг Mr. Travis гэж хэлдэг хэмээн хариулж байсан. Тэр бүр Сүзи амьд байгаа, өөр дээр нь аюулгүй байгаа бөгөөд Дэвид гэх хүн огт хулгайлагч биш. Цагдаа нар буруу хүнийг цэжиглэж байна гэж хүртэл ярьж байсан. Дараа нь тэр Мариатад Сүзигийн хоолойг сонсож болно гэж хэлдэг. Гэхдээ ярилцахыг зөвшөөрөөгүй. Зөвхөн сонсох боломжтой гэж хэлдэг. Тэгээд хитгэн мөчийн дараа Мариата утасны нөгөө үзүүрээс бага насны охины хоолойг сонсдог. Утасны нөгөө үзүүрээс сонсогдсон тэр охины хоолой хэлэхдээ за тэр их сайн хүн би яг одоо түүний өвөр дээр сууж байна гэж хэлээд чимээгүй болчтой. Гэхдээ Мариата бол тэр даруй нэг зүйлийг ойлгодог. Энэ бол Сүзигийн хоолой байгаагүй. Тэр даруй Дэвидийг худал ярьж байгааг хэлээд өмнөх шигээ түүнийг Дэвид гэж дуудаж эхэлдэг. За энэ удаа бол Дэвид үнэхээр уурладаг. Тэр дахин өөрийгөө Mr. Travis гэж зүтгэсээр байсан ч Мариата бууж өгөөгүй. Эцэст нь тэр уурлаад уцаа тасалчдаг. Аз болоход энэ удаагийн дуудлагын байршлыг амжилттай тогтоож чаддаг. Хамгийн сонирхолтой нь бол дуудлага Юта мужийн Salt Lake хот дох Salt Palace гэдэг мотелоос хийгдсэн байсан. Мэдээлэл авмагц эйжентүүд Дэвидийн гэрлүү яарч оцсон боловч тэнд очоод итгэмээргүй зүйлийг олж мэддэг. За тэр бол аль хэдийн алга болсон байсан. Хэдийгээр Дэвидийг өдөр шөнөгүй ажиглаж байсан ч гэсэн тэр ямар нэгэн байдлаар цагдаагийн хараанаас мултарч шөнө дөлөөр хотоос гарч чадсан байсан. Тэгээд зүгээр л жолооцоор Юта хүрсэн юм шиг байгаа юм. Цагдаа нар мотелд очих үед бол Дэвид бол аль хэдийн явцсан байсан. Ажилтнуудыг хинэн ч түүний дүр төрхтэй хүн харсан эсгээ санахгүй байсан. Гэхдээ хамгийн гайхалтай хэсэг нь бол үүнээс хоошо болдог. Ердөө 2 хоногийн дараа буюу Дэвид ямар ч асуудалгүйгээр Манхаттен хоттой буцаж ирээд юу ч болоогүй юм шиг өдөр тутмын амьдралдаа эргэж ордог. Энэ явдлын дараа их баригчид эцэст нь баривчлах зөвшөөрөл авч Дэвидийг саатуулдаг. Түүнийг шоронд хүргэж нэгжлэг хийх үеэр мөрдөгчд сонирхолтой зүйлсийг олдог. Түүний бийд байсан бичгийн цаасны толгой хэсэг дээр Salt Palace Motel гэсэн нэр хэвлэгдсэн байсан бөгөөд доор нь Mr. Travis гэж гараараа
бичсэн байсан. Дэвидийг шоронд бүртгэж байх зур эйжентүүд бол түүний гэрт илүү нарийн нэгжлэг хийдэг. Тэндээс гарч ирсэн олдрууд бол бүр аимшигтай байсан. Юуны өмнө тэд Ралфын утасны шугамд хууль бусаар холбогдоход ашигласан байж болзошгүй төхөөрөмжийг олдог. Тэр төхөөрөмж бол тосны лаазнуудын ард байрлах тавиур дээр нуугдсан байсан. Мөн нүдний хэсгийг хайчилж гаргасан хар даавун багийг олдог. Үүний дараа мөрдөгчөд нэгэн Байбл олсон бөгөөд дотор нь 2 ишлэлийн доогуур зураас татсан байсан. За эхний ишлэл нь юу гэж хэлсэн гэхээр бараг бүх зүйл цусаар ариусдаг бөгөөд цус урсгахгүйгээр уучлал гэж үгүй гэсэн утгатай. За харин хоёр дахь нь бол хэрв гарчин чамайг нүгэлд хүргэж байвал тасалж хай. 2 гартайгаа тамд орсноос тахир дутуу байсан ч амьдралд орхон дээрээ гэсэн утгатай үг байсан. Энэ бүхнийг хараад эйжентүүд бол улам түгшиж эхэлдэг. Гэхдээ тэдний хамгийн их сочирдуулсан зүйл бол галтгоонд хүлээжсэн. Мөрдөгчд эхлээд хүргчийг шалгахад мууцсан мах шиг харагдах нэг хэсэг зүйл олддог. Гэхдээ яг ямар мах болохыг нь хинч тодорхойлж чадаагүй. Харин хөлдөөгчийг онгойлгоход дотор нь цагаан махны цаасаар боосон олон хэсэг мах байсан. Зарим дээр нь бол хангаа гэж бичсэн байсан бол зарим дээр нь бол SMDS гэсэн үсгүүд бичигдсэн байсан. Тэгээд буланд нь нэг хачин хэлбэртэй нэг багц харагддаг. Эйжент Данбар түүнийг онгойлгоод шууд буцаага шийдчихдэг. Яагаад тэгэхээр дотор нь хүний гар байсан. Бугуунаас нь маш цэвэрхэн тасалсан гар. Гарын алганд бол 2 хуруу хамт байсан бөгөөд бүх хумсыг нь улаанаар будсан. Хожим шинжилгээгээр энэ гар бол Сандрагийн болох нь тогтоогддог. За олсон юмс бол зүгээр үүгээр зогсоогүй. Бусад боодолтой махнуудаас авсан дээжийг шинжилэхэд хүний мах болох нь тогтоогддог. Харин SMDS гэсэн үсгүүд нь бол Sandra May Dickman Smallegen гэсэн бүтэн нэрийн товчлоод байсан юм байна. Өөрөөр хэлбэл мөрдөгчдийн өмнө гарч ирсэн дүр зураг бол үнэхээр аимшигтай. Дэвид бол Сандрагийн биеийн хэсгүүдийг хадгалж байсан төдийгүй заримыг нь идсэн эсвэл идэхээр төлөвлөж байсан байж болзошгүй гэж мөрдөгчд үздэг. За тэгээ хамгийн эвгүй нь бол Сандраг нас барснаас судалгүй Дэвид нэгэн сүмийн арга хэмжээнд оролцож махтай хоол авчирсан байдаг. За энэ нь яг юу байсан талаар баттай нотлохоо байхгүй ч гэсэн олон хүний хувьд бол маш сэжигтэй бодлыг төрүүлдэг. За ингээд удалгүй Дэвид ч гэсэн гэрээс нь юу олдсныг мэдэж бүх зүйл дуусныг ойлгодог. За өмгөөлөгч нь бол түүнд хэрэгээ хүлээж ямар нэгэн байдлаар шүүх хурлаас зайлсхийхийг зөвлөдөг. Яагаад тэгэхээр хэрвээ хэрэг шүүхэд очивол түүнд цаазын ял оноогдох магадлал маш өндөр байсан. За ингээд 74 оны 9 сарын 29-нд Дэвид хэрэгээ хүлээхээр зөвшөөрдөг. Гэхдээ тэр зөвхөн 2 алхахыг биш нийт 4 хүний амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Дараа нь тэр 4 хэргийн талаар өөрийн хувилбараар болсон явдлыг тайлбарласан. Дэвидийн ярьснаар бол Сузи Йегер алга болсон шөнө тэр гэр бүлийг нь ажиглаж байсан бөгөөд хүүхдүүдийг майханд орж бүх зүйл нам гүн болохыг хүлээсэн. Хүүхдүүдийн яриа сонсогдохоо болж бүгд унтсан гэдэгт итгэлтэй боломгцоо майхныг чимээгүй онгойлгож Сузиг ухаан алдах хүртэл нь баймалсан. Дараа нь түүнийг өргөн гарч замын нөгөө талд бэлдсэн джип машинда хийдэг. Үүний дараа охиныг Lockhart Place руу авч явсан бөгөөд тэнд очиод баймалж хөнөөсөн гэж мэдүүлсэн. Тэр бол Сузид бэлгийн хүчирхийлэл өвлдөөгүй зүгээр л өөрийг нь маш их эсэргүүцсэн учраас түүнийг боомлсон гэж ярьдаг. Дараа нь цогцыг хэсэгчлэн хуваагаад ихэнх хэсгийг нь хашаандаа шатаасан. За харин Сандрагийн тухайд бол Дэвид түүнийг орон сууцтанда унтсан гэж бодсон үед нь гэрт нь нууцаар нэвтэрч мөн л ухаан алдах хүртэл нь боомлсон гэж хэлдэг. Дараа нь амийг нь хүчтэй скотчдоод чемодануудыг нь бэлдэж эхэлсэн. Түүний хэлснээр чемодануудаа бэлдэж дуусах үед Сандра аль хэдийн нас барсан байсан. Скотч хитрхи чанга бооцсон байсан учраас амьсгалж чадахгүй болно гэдгийг ойлгоогүй гэж мэдүүлсэн. Үүний дараа Сандра болон чемодануудыг нь машинд очиад Lockhart Place руу авч очиж тэнд цогцыг хэсэгчлэн хуваан ихэнхийг нь шатаасан гэдэг. Гэхдээ энэ удаа бол тэр бүх зүйлийг шатааж устгаагүй. Зарим хэсгийг гэртээ авчираад мөрдөгчдийн үзэж байгаагаар дараа нь тэдгээрийг хэрэгэлсэн гэж үздэг. Дэвид мэдүүлэхдээ Сандрагийн махыг идсэн гэдгээ шууд хэлээгүйч мөрдөн шалгагчид яг ийм зүйл болсон гэж үздэг. Хамгийн хачиргалтай нь тэр Сандрагийн цогцыг шатааж байх дундаа ажлаа түр зогсоогоод хот руу
буцаж очсон. Яагаад тэгэхээр хөрчтөө моторын тос солиход нь тусална гэж өмнө нь амласан байсан юм байна. Тэр амлалтаа биелүүлж хөрчтөө тусалсны дараа буцаад Lockhart Place руу явж үлдсэн ажлаа үргэлжлүүлсэн. Сандра болон Дэвид хоёр бол сургуульд хамт сурч байсан ч гэсэн Дэвид хэдэн насаар ах байсан болохоор үнэндээ бараг таньдаггүй. Гэхдээ Сандра нөхрөөсөө тусдаа амьдарч ихэглснийг мэдсэний дараа Дэвид түүнийг болзоонд өрсөн. 73 оны зул сарын баярын өмнөх нь Сандра зөвшөөрч нэг удаа уулзсан ч тэр уулзалтаар Дэвид түүнд эвгүй хачин санагдсан учраас дахиж уулзахыг хүсээгүй юм байна. Гэхдээ Дэвид бол ерөөсөө бууж өгөөгүй. Тэр дахин уцтаж болзоонд урахыг оролдож цэцэг шоколад хүртэл илгээдэг байсан. Эцэст нь 74 оны ихээр Сандра түүнд ийдгээр татгалзсан хариу өгч харилцаа үргэлжлэх боломжгүй гэдгийг ойлгуулдаг. За тэр үеэс хойшоо Дэвид дахиж залхахаа болсон. Мөрдөгчд бол яг энэ татгалзлыг Сандраг хөнөөсөн гол шалтгаан байсан гэж үздэг. За гэхдээ түүний өгсөн мэдүүлгүүд бол Сандра болон Сюзи хоёрын хэрээр дуусаагүй. Яагаад тэгэхээр Дэвид дараагийн мэдүүлэгтээ Майкл Рейнигийн үхэлд ч гэсэн өөрөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Майкл Рейнигийн хэргийн тухайд бол Дэвид өөрийн мэдүүлэгт тухайн шөнө кампас нэг хүүхэд авч явахаар урьдчилан төлөвлөсөн байсан гэж хэлдэг. Түүний ярьснаар зүгээр л санамсаргүй нэг майхныг сонгож ханыг нь хутгаар зүссэн. Гэхдээ Майклыг майхнаас гаргаж чадахгүй болохоор Сандрад гинэт хутгалчихсан гэж мэдүүлдэг. Дэвид бол Майклийн толгой руу зогсон гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Гэсэн ч нотлох баримтууд бол өөр зүйлийг хэлдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Майклийн үхэлд хүргэсэн гол шалтгаан нь хутганы шарах биш, харин толгойн хүнд гэмтэл байсан гэж би өмнө нь ярьсан. Тиймээс мөрдөгчд Дэвид үнэн хэрэгтээ Майклийн толгой руу зогсон гэж үздэг. Хамгийн түгээмэл тайлбар бол Дэвид тухайн үедээ хөвгүүдийн скаутаас орон нутгийн бүлгээс хөөгдөд удаагүй байсан болохоор маш их уур бохимдолтой байсан. Тиймээс камп дээр хүүхдэд халдсан нь зөвхөн Майкл биш, харин бүх бүлгийн удирдагчдад чиглэсэн өшөө авалт байсан гэж үздэг. Гэхдээ Дэвидийн хүлээн зөвшөөрсөн 4 дахь аллага бол миний одоо хүртэл яриаггүй байгаа нэг хэрэг байгаа. Тэр 1967 онд амиа алдсан 13 настай Bernie Pullman-ы хэрэг байсан байгаа юм. Тухайн үед Дэвид бол өөрөө ердөө 19 настай. Дэвидийн мэдүүлснээр нэг өдөр Bernie болон өөр нэг хүүхэд нэгсэн гүүрэн дээр тоглож байхыг хараад ойролцоо нуугдчихсэн. Дараа нь буу гаргаж ирээд шууд Bernie буудсан. Тэр сум онож Bernie бол тэнцвэрээ алдаад ус руу унсан гэж мэдүүлдэг. Bernie-тэй хамт байсан нөгөө хүү бол маш их айд сандарч тусламж дуудахаар гүүгээд яваад өгдөв. Гэхдээ хүмүүс ирэх үед бол Bernie аль хэдийнэ урсгал усанд туугдаад алга болсон байсан. Түүний цогцыг 3-7 хоногийн дараа л олсон. Тухайн үед мөрдөгчд энэ үхлийг ойролцоо ан хийж байсан хин нэгний санамсаргүй сумтай холбоотой гэж үзээд хэргийг хаацсан байсан юм байна. Ингээд Дэвид 4 хүний амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа буцаан 20 өрөөнд нь оруулсан. Гэхдээ ердөө 6 цагийн дараа харуулууд түүнийг нас барсан байдалтай олдог. Дэвид 20 өрөөндөө байсан алчуурыг ураад тууз болгож зангидаад өөрийгөө дүүжилсэн. Гэсэн ч олон мөрдөгчд бол Дэвидийн гэмт хэргийн түүх үүгээр дуусаагүй гэж үздэг. Түүнийг холбоотой байж болзошгүй өөр олон хэрэг байд юм байна. Тэдгээр нэг нь бол охидуудын скаутын 2 охин халдганд өртсөн хэрэг. Аз болоход охид бол хоёулаа амьд гарч чадсан. Яагаад тэгэхээр өөр нэг скаут охин гарч ийдэнгээ тусгахад халдагч нь Сандрад зүгтцсэн юм байна. Мөрдөгчд энэ хэрийг бол Дэвидтэй холбодог гол шалтгаан нь түүний гэрээс олдсон календарын тэмдэглэл байсан. Тэр тэмдэглэл Silver Lake орчмын охидын скаутын камп хүрэх чиглэл бичигдсэн. За тэгээд халдлага бол яг тэр газарт яг тэр цаг үед болсон. За Дэвидээс энэ талаар асуухад бол тэр ямар ч холбоогүй гэж мэдүүлсэн. Гэхдээ мэдээж мөрдөгчд бол түүнд итгээгүй. За үнийг хэлэхэд бол Дэвидийн хохирогчдын тоо бол 4-өөс хавьгүй олон байсан гэж олон хүн өнөөдрийг хүртэл итгэдэг. Хэрвээ тэр баригдаагүй байсан бол дахин олон хүний амьд хүрэх байсан гэдэгт эргэлзэх хүн цөөн байдаг. Дэвид нас барсны дараа FBI болон эрлийн багууд Lockhart Place руу дахин очиж сарвчны ард байсан жордлон бүхэлд нь ухаж эхэлдэг. Удалгүй тэд хүүхдийн гавлын яс олдог. Шүдний бүртгэлтэй харьцуулж чалгахад уг гавлын яс нь Сюзи Егерих болох нь батлагддаг. Ингээд Сюзигийн үлдэгдлийг цуглуулж Монтана мужид оршуулга ёслол зохион байгуулсан. Сандрагийн үлдэгдлийг ч гэсэн мөн бүрэн цуглуулж гэр бүлийнх нь түүнд зохих ясны сүүлчийн хүндэтгэл үзүүлсэн. Харин Сюзигийн аав Билл Егер охиноо алга болсноос хойш эрүүл мэндийн ноцтой асуудалтай болсон. Тэр хотоодны хүнд шарах зүрхний өвчнөөр шаналж эхэлсэн бөгөөд олон жилийн дараа ердөө 56 наснда зүрхний шигдээсээр нас барсан. Харин түүний ээж Мариата дараа нь
дахин гэрэлсэн. Гэхдээ тэр үлдсэн амьдралаа өөр замаар өнгөрөөсөн. Тэр олон жилийн турш сүмээс сүм дамжин ярьж өөрийн итгэл үнэмшлэнд Дэвидийг уучлах хүч өгсөн тухай хүмүүс хуваалцдаг байсан юм байна. Мөн тэр хүү итгэл нь охиноо алдсан хамгийн аимшигтай үеийг даван туулахад нь тусалсан гэж ярьдаг. За ингээд Монтана даяар хүмүүсийн дунд Sharon Main буюу сүүдэрт хүн гэж үлдсэн Дэвидийн түүх үгээр өндөрлөж байна. Энэ хэрэг бол үнэхээр олон хүнийг цочирдуулсан бас маш олон асуулт үлдээсэн хэрэг. Та бүхэн Дэвидийн талаар юу гэж бодож байна? Тэр үнэхээр зөвхөн хүлээсэн дөрвөн хэрэгээ үйлснэ үү? Эсвэл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй бусад алга болсон хүмүүсийн ардч гисэн түүний нэр нуугдаж байгаа гэж бодож гинүү гэдэг талаар өөрсдийнхөө шүүлтийг үлдээгээрэй. Хэрвээ энэ видео танд сонирхолтой санагдсан бол хар самбраа сувгаа subscribe хийж дараагийн мөрдлгүүдийг адалгүй үзээрэй гэж хүсмээр байна. Өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.